Сайн байцгаана үзэгчдээ сонсогчдоо Game Point podcast-ийн цаашинхэн дугаар энэ 7 хоногт 2 дахь та бүхэнд хүрж байна. Сан Францискогоос ялалт Л.А. хотоос од та бүхэнтэй мэдчилж байна. NBA-гийн финалийн 6 дахь тоглолт өнгөц сайхан дуусч цуврал 3-3-гийн харьцаатайгаар тэнцснээр 9 жилийн дараа NBA-гийн финалд 7 дахь тоглолт гарахаар боллоо. Тэгэхээр бид баг 10 жил одоо нэгэн 10 гэж ярьдаг бол тэр хугацаанд NBA-гийн 7 дахь тоглолтыг үзег байсан бол Indiana Pacers, Oklahoma City Thunder гэдэг залуу багуудын ячаар 7 дахь тоглолтыг үзэхээр болж байна. За од 7 дахь тоглолтод аль баг ялах, чиний тамгаар аль баг ялах вэ? Дээрэс нь яагаад гэдгээс хоёул яриага эхлэе. Би OKC анханасаа OKC явж гэнэ гэж бодож байсан. Угсаа OKC дээр л тогтсон дээр баг. Гэхдээ ер нь л эвгүй харагдчихэв. Яагаад OKC нэгдүгээр талбайн даваа тал буцаад ирнэ. Талбай дээр тоглоно. Тэгээд өнөөдөр хийсэн алдаануудаа засах дахиад нэг боломж Марк Дагналд тасалжуулагч гарч ирж байна. Тэгэхээр тэр боломжийг ашиглах болов уу гэж найдаж байна. Нөгөө талд Indiana Pacers өнөөдөр хичнээн дажгүй тоглосон ч гэсэн Tyrese Halliburton гэдэг тоглож гэмтэлтэй хэвээрэл ба. Тэр бол дараагийн тоглолт ихдээ идэхгүй тодорхой. Тэгэхээр би одоо MVP scoring champ OKC-ийн талбай дээр байгаа учраас би OKC-ийг нэрлэмээр. Өнөөдрийн тоглолтод ямар алдаа гаргасан гэж дүгнэж Марк Дагналтыг юу алдаад ингэж 30 онооны зөрүүтэй очигдоход хүрв. Би Марк Дагналд юу алдаа гаргасан гэхээсээ илүү Rick Carlisle маш сайн ажилласлаа гэж. Ялангуяа хамгаалтан дээр. Урд нь өмнөх тоглолтууд дээр ингээд full court аваадсан шүү дээ. Бүтэн талбайд аваадсан. Өнөөдөр ерөөсө бүтэн талбайд аваагүй. Гэхдээ Jada Biscoe Shea ингээд орж ирээд таслаан дуудахад дандаа дабл татсан. Ерөөсө дабл 2 3 юу очиж ерөөсө OKC-гийн offense-ийг тэр чигээр нураас тэр хамгаалалт бол. Тэгээд ихэвчлэн ISO тоглох хэрэгтэй болсон. Ямар ч бөмбөг нь одоо шилжих боломжгүй болсон. Тэгээд тэрэн дээр Марк Дагналд дараагийн гейм дээр дараагийн тоглолтын дээр арай adjustment хийж орж эхлүүл гэж бодож байна. Тийм. Тэрний хариуг нь барих гэж. Тэгэхгүй тийм учраас өнөөдрийн тоглолтын эхний хагас Оклахомагийн гол хоёр тоглолт нь ердөө 3 оновчтой дамжуулалтаа явж илаа штэ. 3 оновчтой дамжуулалт гэдэг бол багаараа тоглож чадаагүй хөвчлэн ISO тоглосны илэрл болоо гэж бодож байна. Нөгөө талаар өнөөдрийн тоглолтод Indiana Pacers ингэж blowout хийж буюу 97 онооны зөрүүтэй гарснаар Tyrese Halliburton-ы тэр гэмтлийг илүү хүндрүүлэх эсвэл илүү их ачаал өгөх тэр эрсдлээс зайлсхийж чадуу гэж хувьдаа хараад байна. Хэдийгээр гэмтэлтэй байгаа. Энэ гэмтэл бол шилбэний арын булчингийн гэмтэл бол ер нь бол эмчнэрийн хийснээр улирлын тоглолт байсан бол багада 2-7 хоног тоглохгүй байх хэмжээний гэмтэл хийж байгаа. Гэхдээ финал учраас тоглож байгаа. Тэгэхээр дараагийн тоглолтод бас яг тэр гэмтэл эдгэрээд орж ирэхгүй тодорхой шүү дээ. Энэ гэмтэлтэйгээ тоглоно бас тоглолтын өмнө юу хаа. Гэхдээ өнөөдрийн тоглолтод харьцангуй бага ачаал авсан. Хэрвээ тоглолт бүр эцсийн шат хүртлээ явсан бол Tyrese Halliburton 7 дахь тоглолтод орцгосох нь бол эргэлзээтэй байх байлаа шүү дээ. Тэгэхээр тэр эрсдлийг бол амжилттай үгүй хийж чадлаа гэж хувьдаа хараад байна. Гэхдээ Halliburton-ийн гэмтэл бол сая гүйж яхад ч гэсэн хэдийгээр хожиж байгаа ч гэсэн гүйж яхад нь харж доголж гүйж байгаа. Тэгээд аль болох бөмбөг залахгүй байхыг ирэмэлж байгаа зэргээс нь харахад бол гэмтэл бол угаасаа тийм хөнгөн биш байгаа нь бол ойлгомжтой байгаа тань л та. Тэгээ бас энэ тоглолтноос харахад дахиад хэлмээр Indiana Pacers-ийн бенч бол үнэхээр сэлгээ бол үнэхээр сайн байна. OKC-г бодвол ерөөсөө хоёр баг тоглоод байгаа шиг л байна шүү дээ. Ер нь гарааны 5 сонгоо дахиад нэг гарааны 5 шиг баг гарч ирээд байгаа байхгүй. Тоглолт болгон дээр хин нэгэн заавал цоос. Өнөөдөр Obi Toppin дээрсэн TJ McConnell маш жиг тоглож байгаа тий. Тэгэл заримдаа мотор нь гарч ир цоороод. Ингээд ер нь бол OKC-д бол үнэхээр хэцүү байгаа байхгүй. Яг тэр юг нөхөхөд. Тийм өнөөдрийн нэг сэргэлт ч гэсэн хинээс эхлэлээс TJ McConnell Obi Toppin хоёроос эхлэв. TJ McConnell бужигнуулж эхлээл Obi Toppin 3-аас шидэж эхлээл бөмбөг таслал 3-аас шидэж эхлээл тэр хоёроос энэ олооны тасралт эхэллээ. Тэгээд угаасаа Rick Carlisle дасгалжуулсан тэрийг мэдж байгаа учраас нэгдүгээр энэ дундор шууд 3 тоглогчийг зэрэг солиод байгаа шүү дээ. 20-р товтынхаа ингэж нөгөө ирч хүчийг мэдрүүлэх гээд Оклахома болохоор нэг нэгээр ингээд солиод байгаа. Тэгэхээр энэ дээр яг харахгүй чиний хэлж байгаа тэр сэлгээний хувьд Indiana Pacers илүү байгаа даа гэдэг нь бол тэр утгаараа энэ Indiana Pacers баг финал одоо аврах магадлал 50-1 байсан баг ингээд 7 дахь тоглолтыг гаргаж ийн гэдэг
Авраг авахд за магадгүй дараагийн тоглолтод хожсон ч хожсон. Авраг авахд тийм хол байсан баг ингээд NBA-гийн аврагад ингээд ойртоод ирнэдэг бол тэднийг үнэхээр зүр хараа мэдээж дараагийн тоглолт яг чиний хэлдгээр талбаанд аваад бол Oklahoma City Thunderт байна. Өмнөх тоглолтод тэд одоо талбай дээр яаж тоглолоо? 7 дахь тоглолтын сэтгэл зүй дээрээс нь Шэгэл Александр ингээд бүх давуу талууд ингээд өрөх юм бол Oklahoma City Thunder багт яалтчгүй талбаанд аваад толгоо тэр утгаараа зүгээр Indiana Pacers багийн дараагийн тоглолтод хожигдлоо гэхэд би л хувьдаа лав буруутахгүй. Яг бол тэд энэ хүртэл явцсан байхгүй. Авраг авчвал үнэхээр ийм андердог байдлаас авраг авчвал үнэхээр одоо спортын түүхэнд хамгийн агуу апсетүүдийн нэг болох нь бол тодорхой. Гэхдээ хожигдлоогоо тэднийг буруутахгүй л тийм ойлголыг тэд өнөөдрийг хүртэл хийчлээ л гэж хэлмээр байна. Тэгэхээр Indiana Pacers бол зохих ёсны respect-ийг үзүүлэх ёстой л амжилтыг тэд гаргалаа. Нэг сонирхолтой стат байна. Стат жоох. Энэ бол түүх. 1974 оноос хойш 10 дахь удаага 7 дахь гейм гарч байна. Зөвхөн 10 удаа. 10 дахь удаа гарч байна. Тэгэхээр энэ тоглолт бол маш сонирхолтой болно. Одоо ингээ харахад байна шүү дээ. Яг ингээ одоо за боли 2005 оноос л бодъё л да бид ихэнх нь ер нь бол 90 оноос сүүлээс ингээ 2000 хойш гэ бодохоор тэр болгон бид нар файналсыг 7 тоглолтод харддаг байгаа байхгүй. Тэг ингээ харангуут үнэхээр гайхалтай тоглолтууд байсан байгаа шүү дээ. 16 оны Cleveland Warriors-ыг тэгж хожиж ирсэн те 13 оны Miami Spurs-ыг яаж хожиж илаа те. Тэгээ 2010 онд Lakers Celtics-ыг гээд одоо ингээд point тэр зөв гоё тоглолт байсан шүү. Тий, онооных нь ингээд харцсан дээр харахад аюу ойрхон боосоо. Тэгэхээр ер нь бол дараагийн тоглолт бас ийм ойрхон болоосоо гэж би бас миний хувьд бас бодож байна. Хүлээж байна. Одоо ингээд 6 тоглолтын дараа ингээд харахад бол ер нь ойрхон болох магадлал бол өндөр биш шүү. Тийм, тэгээд түрүүн Indiana Pacers багийг яагаад ингээд хожигдчихсан ингээд хожигдож магадгүй гэж яриад байгаа юм. Мэдээж Indiana Pacers дээр ялах боломж байгаа. Гэхдээ талбай дээр 7 дахь тоглолтыг хийн гэдэг ямар давуу талтай вэ гэдэг саяны үсгтээс дахиад нэг харцгаая. Талбай дээр тоглосон баг нь NBA-гийн финалд ялдаг гэдгийг харуулж байгаа статистик. 13 онд Miami, 10 онд Lakers, 2005 онд Spurs, Rockets, Lakers, Celtics бүгд талбай дээр хамгийн сүүлд 2016 онд гайхамшиг болж Cleveland Cavaliers Kyrie Irving гэдэг шийдэлтэй ачаар эсрэг байхын талбай дээр авраг болж байсан. Өөрөөр ер нь бол талбайн давуу талтай багийг хожно гэдэг бол амаргүй. Тийм учраас ер нь улирлын туршийн ингэж хамгийн олон хоцсон багийн талбай дээр финалыг эхлүүлдэг нь бол ер нь бол шудраг дүрм гэх юм уу. Тэд энэний төлөө илүү хөлмөрлөж чадсан учраас ийм давуу талыг авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр цувралын 7 дахь тоглолт гой тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч гэсэн энэ шиг юм blow out буюу олон онооны зөрүүтэй тоглолт бол болохгүй бах, ойрхон тоглолт болох бах. Хэрвээ асуулт байна. Хэрвээ OKC хожигдвол 73-9 хийсэн Warriors Cleveland хожигдсан шиг team одоо юу гэдэг fail season тооцогдох. Тэр үедсэн Curry unanimous MVP энтер болж байсан. 73-9 гээд явцсан. Тэнгүүтээ 7 гейм хожигдсан санаж байна. 3-1-ээр хожиж. Одоо тэр 73-9-ийг яагаад бид нэг ярьдгүү гэж? Яг бол авраг голоогоо учраас тэгж ярьдаг байхгүй. Тэр Oklahoma City Thunder баг ингэж супер байж байгаа хожигдох юм бол тэгэл түүхэн тэгж үлдэхгүй л гэсэн. Тэгэхээр ялж иж л түүхэнд үлдэнэ. Ялж иж л түүхэнд хамгийн шилдэг хамгаалалттай баг байсан юм а гэдэг статусаар авч үлдэнэ. Тэгэхээр тэдэнд угаасаа үнэхээр одоо 3-3 байгаа нөхцөлд Indiana Pacers алдах юм байхгүй байхгүй. Тэд финалыг андердог байдлаар эхлүүлсэн. Тэд улирлыг 50 удаа одоо улирлыг ингэ дахиж явуулахад ганцхан удаад нь авраг болох магадaltaгаар эхлүүлсэн. Тим баг алдах зүйлгүй байхгүй. Oklahoma City Thunder баг huge favorite гэж хэлсэн шүү дээ. Тэгчээд хожигдчих юм бол fail season гэж за хэлчихий да. Fail season мөн болно. Ингэж асуулт зүгээр. Warriors season илүү fail үү? OKC-ийн season илүү fail. Тэр Warriors шүү дээ. Яаж ч Warriors шүү дээ. Яг би зүгээр ингэж бодсон. Өнөөдөр ингэж үзэж байгаад ингээд 7 гейм дээр OKC гэртээ очиж хожигдчихвол яг нэг Warriors 3-1-ээс баригдаа хожигдж байгаа шиг яг нэг адилхан хийлэг төрөөд байгаа байхгүй. Тэгж байгаа юм шиг. Яа, тэгтээ дараагийн тоглолтод Индиана хожиж юм бол зүгээр
Тийм мэдээж нөгөө нэг онголчууд жишээ наадмаар ягаад шинэ авраг төрөгдөг. Ер нь дэлхийн спорт үзэгчид ягаад ингээд апсетүүдэд дуртай байдаг вэ? Ягаад үл тэр чинь санаанд ормгүй үр дүн хүнд маш их аз жаргалыг л өгдөг. Зөвхөн ялгаж байгаа багийн фэнээс бусад нь тийм үү. Тэгэхээр Индиана Пейсерс очих юм бол энэ маш том апсет маш олон хүнд юу өгөх бах. Уран зориг юу. Гэхдээ Oklahoma City тандарч гэсэн хожих хэрэгтэй баг гэвэл хожих хэрэгтэй л баг гэж хэлмээр. Тэгэхээр долоо тоглолтод яг үндэ надад хин хаачих нь үндэ сонирмшин. Зүгээр л гой тоглолт үзмээр эцсийн хүчит ялагч тодорхой NBA-ийн авраг шударгаар ямар нэгэн шүүлтийн нөлөөгүйгээр тодорхойлсон л гэж үзэж байна. Тэгээ. Game Point podcast удирлын турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Мэдээж дуусах болог байгаа. NBA-ийн draft бидний хүлээж ин чөлөөт агентууд хүлээж ин тэр болгон дугаарыг алдахгүй үсгийг хүсвэл subscribe дараарай гэж хэлмээр байна. NBA-ийн финалийн цувралын 7 дахь тоглолт Америкийн цагаар зүүн бүсийн цагаар 8 гарагийн оройн 8 цагаас за Улаанбаатарын цагаар даваа гарагийн өглөөний 8 цагаас болох хуваартай байгаа. NBA-ийн нүд од чамаас асууя. Чи Lakers-ийн фэний биш хуваар хариул. Lakers NBA-ийн фэний хуваар хариул. NBA гэдэг брендийг ямар баг олоос төлөвлөдөг вэ? Los Angeles гэдэгт бол одоо хүн болгонд санал нийлэх. Тийм учраас энэ баг дэлхий дээр байгаа мэргэжлийн спортын клубүүдийн рекордыг тогтоож 10 тэрбум доллараар зарагдсан болов гэж хувьдаа таамаглаж байна. Гэхдээ хамгийн шок нь юу гэхээр Los Angeles Lakers баг зарагдах байгаа гэдэг мэдээлэл өмнө огт гараагүй байжгаад сая энэ 7 хоногийн дотор Lakers баг баасын гэр бүл өөрсдийн мэдлийн хугацааны дийлэнхийг зарж 10 тэрбум доллараар зарлаа гэдэг мэдээ ингээд сүүлийн 2 өдрийн топ ярианы сэдв болж байна. Тэгэхээр хоёлаа энэ талаарх үйл явдлыг дэлгэрүүлээ. Яагаад ийм өндөр үн хөрөв? Дээрэс нь энэ нь Lakers-ийн цаашдын ирээдүйд ямар ач холбогдолтой вэ гэдэг хоёр үндсэн сэдв дээр хоёлаа хуваагдаж өнөөдрийн гол сэдвийг өгье гэж яриа гэж бодож байна. Яагаад өндөр үн хөрөв? Бид нар уусаа зөндөлөд Lakers бол хамгийн өндөр үнэтэй бага. Одоо бүх листүүд ингээд жил болгон гардаг. Forbes дээр гардаг. Бүх ингээд бизнесийн сайтууд дээр ингээд гардаг. Тэнгүүд яг нь New York Knicks нэг тийм үү Warriors нэгт ингээд бичигдэх ч гэсэн тэд тус өөрсдөө одоо юу гэдэг стадионтой тий аренатай тэгээ хажуудалтаа телевизтэй ч юм уу New York Knicks бол телевизтэй тэгж одоо юу үнэлгээ нь өндөр гараад байдаг. Гэхдээ Lakers зөвхөн баг нь ихний 3 дотор байнга явж байдаг байхгүй. Тэгээ бүх селлер одоо жишээ нь jersey чи merchandise селлерээ дандаа нэгт явж яадаг, tick селлерээс нэгж явж яадаг team баг. Тийм учраас үнэтэй байх нь нэгдүгээр team. Хоёрдугаарт энэ яг өдөрт энэ үнд хүрсэн шалтгаан нь бол мэдээж Luka Doncic-ийн тэр трейдтэй би нэгдүгээр холбоор байна. Хоёрдугаарт LeBron James 1-2 жил тоглоод зодог тойлогчтой холбоотой. Яг одоо Lakers-ийн одоо үнэлгээ бол жинхэнэ пик дээр тулцсан байна л гэж би хамгийн оргилстэй явж байгаа. Тийм. Jenny Boss-ийн яг одоо ингэж зарж байгаа одоо хувцаагаар зарж байгаа үйлдэл бол бизнесийн хувьд бол хамгийн таатай нөхцөл байдал үүссэн учраас зарсан гэж бодчих. 10 тэрбум доллар би бүр хараад ваа 10 тэрбум доллар энэ чинь долларын ханшаар тооцох юм бол 35 их 80 төгрөг үстэй тийм 35 их 80. Boston Celtics 6.1 гэхэд бид ваа гэж санаж байна. North America зар байгаагүй тоо гэжээс одоо ингээд дэлхийд байгаагүй тоглоё гэж тогтоож байна л да. Манай Монгол улсын саяны 25 оны төсөв чинь 33 тэр их 80 болцоод төсвийн тодтгол хийн гэдэг одоо яг энэ өдрүүдэд яриад байгаа юм байна ш. Тэгэхээр тэнийг давцсан үн гэж ойлгоод би буруу тооцоолоод байна. Зөв тооцоолоод байна. 10 тэрбум доллар واخгүй шүү. 10 тэрбум доллар энэ бол бүр солиотой үн. Тэгээд хамгийн гол нь яагаад 10 тэрбум доллар хүрнэ? Ер нь Lakers гэдэг баг яаж ийм брендингийг үүсгэсэн юм бэ? Гэдгээс хоёлаа яриа эхлүүлээ. 1979 онд
доктор бас өөрийн одоо үл хөдлөхийн бизнес хийдэг байжгаад өөрийнхөө бизнесийн хамаг мөнгөө за үл хөдлөхийн байр одоо өөрт байсан бүх үл хөдлөхүүдээ одоо зарж жагаад үрж жагаад Lakers багийг $67 сая худалдаж авсан байдаг. Тэгээд нөгөө нэг Lakers-ийн тухай HBO хийс нөгөө баримтат цуврал байгаа штэ. Тэрэн дээр бүр тодорхой харуулдаг штэ. Энэ багийг авраг болгоно. Тэгээд 79 онд авраг энэ багийг авангуудаа маш их хөрөнгө оруулалт хийгээд чирлидерүүдийн хувцсыг бүр ингээд нэмэглээд те ингээд шууд нөө ордонтой болгоод ингээд бүх хэмийг хийгээд энэ баг доктор Jerry Bass-ыг буюу 1979 оноос хойш энэ хүртэлх хугацаанд 60-аас дээш шоуын хожил авсан. За тэгээд 11 авраг авсан гэдэг амжилтаараа яг энэ хугацаанд лигийн номер 1 баг. Тэм учраас доктор Jerry Bass-ийн гэр бүл бол энэ бизнесийг амжилттай удирдах дэлхийн брендинг болж чадсан. Magic Johnson, Larry Bird хоёрын өрсөлдөөн бол NBA-г Америк дотроо дээд түвшинд гаргаж ирсэн тийм үү. Энэ хоёрын өрсөлдөөн арьс өнгөний үйлчлэлүүд ингээд бүх юмнууд нь ингээд явж байгаад энэ хоёрын өрсөлдөөн NBA-г нэг байтугай түвшин авахсан. Үүний дараа мэдээж Michael Jordan нөлөө гэтэл залгуулад dominant Lakers-ийн нөлөө Kobe Bryant, Shaq энэ хоёрын нөлөө юу гэхээр дэлхийн нийтэд одоо юу гэдэг энэ Lakers гэдэг баг авчихсан байхгүй. Тэгж явж байгаад Kobe дараа нь 2 удаа авраг авлаа. Boston Celtics-ийг ялж авраг авлаа. Тэрний дараа 2020 онд бүх ковид үеэр дэлхийд дахна бүх спорт зогсчод байхад ковид үеэр явсан ганцхан спорт бол NBA гэдэг лиг. Тэрэн дээр LeBron James, Anthony Davis гэдэг хостол бий болсон бас ингээд дэлхийд дахны нүүр царай. Одоо тэгээд дэлхийд дахны нүүр царай болж Luka Doncic, LeBron James гэдэг хослог. Lakers win with NBA сайн одоо юу гэдэг нөлөө үзүүлсээр исэн. Тэр ч утгаараа David Stern, NBA-гийн комиссар агсан David Stern хамгийн NBA-д ашигтай финал гэвэл Lakers-ийн эсрэг тоглох финалыг өөр юу ч гүйцэхгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ бол яхахгүй ийм том брэнд учраас энэ том мөнгөний машин учраас $10 тэрбум хүрч байгаа юм гэж. Тэгээд Лос Анжелес гэдэг хот төр утгаараа маш их том эдийн засгийн урсгалтай газар. Тэгээд түрүүний хэлсэнчлэндээ Lakers зөвхөн авраг аваад рекорд тогтоогоод байсан биш. Энэ NBA-гийн бизнесийн моделийг тэр чигээр нөрчсөн. Одоо чинь entertainment болгосон байхгүй. Анхны шоу тайм, анхны cheerleader гэдэг хүн одоо хутгууныг тэр нь бол NBA-д оруулж ирсэн. Тэрнээс хойш бүх багууд cheerleaderтэй болсон. Анх ингээд тикт ингээд зархад ерөөсө хоёрхан давхар л байсан. Доод давхар, дээд давхар гэж л зардаг гэсэн. Ер нь тасалбарыг. Тэнгүүд үгүй эн чинь булан суух нэг ондоо яг талбай хажуудал суух нэг ондоо тэр дээр суух ондоо эн чинь ийм байж болохгүй гэдэг Jerry Bass чинь анхны өмнө секшнэр ингэж тасалбаруудыг зарж эхэлсэн баг. Тэгээд гих мэтчлэн ингээд энэ бизнест оруулсан хувь нэмэр нь бол угсаа энэ Bass family, Bass-ын гэр бүлд бол нөгөө Bass-ын гэр бүлтэй одоо шууд холбоотой гэх юм уу. Тэгээд тийм ч утгаараа ер нь бол одоо ингээд зарагдсан ч гэсэн Jenny Bass цаашаа governor-аар явна гэж байгаа байхгүй. Mark Cuban тэгжсэн ч гэсэн хасагдсан гэдэг хүмүүс тэгээд. Гэхдээ яг энэ бол бүр яг гэрэн дээр зурагдсан гэж. Тэгээд 15 бүх одоо өөрсдийн хувиа зарсан ч гэсэн 15% нь авч үлдэж байгаа юм байна. 15-17%. Тэгжээж governor үлдчихэж байгаа юм билээ. Тэгээд Jenny Bass яваад бизнес яг цагсан бөмбөг одоо талаасаа бол яг юм ярихгүй ч гэсэн бизнес талаасаа, entertainment талаасаа Jenny Bass бол NBA-д бол баг номер 1 2 гэж л явагдах яригдах. Тэгэд энэ бас дүү байгаад байгаа байхгүй. Өөртөө 15% аваад үлдсэн. Тэгээд энэ дараагийн хэдэн жилдээ багийн удирдлага хэвээрээ байна. Governor буюу засаглагч те. Багийн удирдлага босс хэвээрээ байна гэд тэгчээд $10 тэрбум халаасалцсан гэд. Үнэхээр супер 8 байгаад байгаа. Наад чи ингээ буруу ойлгогдоод байгаа. 10 тэрбум өмнө үрсэн гэж юу? Тийм. Багийг 10 тэрбум гэж үнэлээд. Тэгээд Jerry Bass 6 хүүхэдтэй байхгүй. 6 хүүхэд нь нийтдээ 66% эзэмшдэг байсан. 66%-ийг. Тэнгүүтээ одоо 51% зараад тэнгий чинь 51% чинь 5 тэрбум 5.1 тэрбум үү те. Тэгээд 15% нь өөрсдөө авч үлдчихэж байгаа байхгүй. Jenny Governor байхын тулд. Тэгэхээр энэ нь бол яг өөрсдөө авч байгаа нь бол 5.1 тэрбум юм шиг. Гэхдээ Mark Walter бол 2021 онд нийтдээ 27% нь аль хэдийн худалдаад авсан байсан. Одоо тэгээд тэрэн дээрээс 51 гэхээр одоо нийтдээ 70
78% эзэмшиж болж байгаа байхгүй. Тэгэд энэ одоо энэ зарж байгаа үйл явдал. За яагаад мэдээж Boston Celtics баг ч гэсэн сая зарсан шүү дээ. Dallas Mavericks ч зарагдсан, Phoenix Suns ч сая 2 жилийн өмнө зарагдсан багуу зарагдж ил байдаг, яаж ил байдаг. Тэгээд Lakers-ийн энэ зарагдж байгаа эзэн солигдож байгаа үйл явдал Lakers багт яаж нөлөөлөх юм? Энэ одоо хамгийн чухал байна шүү дээ. Chicago Bulls-ийн эзэдүүд бол нарийн гэдгээр алдартай учраас Chicago Bulls-ийн фэн тэр эзэдээс салахыг үргэлж хүсдэг шүү дээ. Тэгэхээр эзэн тухайн спортод ямар яаж ханддаг гэдгээс маш их тэр багийн амжилт шалтгаалдаг. Mark Cuban Dallas Mavericks багийг худалдаж авснаар энэ багийг яаж ингэж топуудын нэг болгож чадсан гэдэг бид өмнөх дугаарт ярьжсэн шүү дээ. Тэгэхээр одоо эзэн хамгийн чухал байхгүй. Lakers тийм эзэн солих зүйл явдал ямар нөлөөтэй? Маш нөлөөтэй. Яа тэгэхээр ер нь бол Lakers-ийн одоо засаглал гэх үү те одоо энэ зөвхөн нэг гэр бүл ингээд багийг ингэж авч явж байгаа энэ бизнесийн модель бол аль хэдийн хуучирсан байхгүй. Одоо шинэ ирүү үед одоо бүх professional спортын одоо те багуудыг ихэнхдээ ер нь бол hedge fund-уу, технологийн компаниуд, хажуудаа том бизнестэй компаниуд эсвэл группүүд аваад удирддаг одоо корпорацийн маягаар удирддаг их мөнгөтэй тийм болсон байхгүй. Тэнгүүд Lakers өдийг хүртэл ингээд хуучин одоо ингээд зөвхөн нэг гэр бүлийн бизнесээр яваад байсан. Тэгээд тэр нь болохоор шүү дээ хажуудаа ямар нэгэн бизнес байхгүй болохоор ерөөдөө зарим талдаа мөнгө зарах одоо айгу дутагдaltaй одоо юу гэдэг хязгаарлагддаг юм. Тэр байхгүй мөнгө юм чинь. Тийм жишээ нь одоо скаутууд баг авдаг ч юм уу. Одоо Европоор скаутууд байхгүй ч гэдэг юм. Эсвэл залуу тоглогчдын develop хийх team одоо коуч нар байхгүй ч гэдэг. Гэхдээ тийм мөнгө үрч чаддгүй зөвхөн тоглогч нартай өгдөг юм байсан бол одоо энэ Mark Walter одоо ямар хаймлаа группийн нэр юм болсон. Амар хэлэхэд ив. Энэ групп авснараа яг тэр одоо дутагдаад байгаа хөрөнгө оруулалтыг шууд хийж чад. Яг тэр юуг бол Лос Анжелес гэдэг хот бол яг энэ Mark Walter гэдэг хүнийг бол сүүлийн 12 жил мэдчих. Dodgers-ыг сүүлийн 12 жилийн 11 жилд нь лигийнхаа авраг болгосон. Энэ чинь нөгөө Major League Baseball үздэг бол энэ чинь division conference гэж байхгүй. Үгүй 6 лиг. Conference гэж байхгүй 6 лигтэй. Тэгээд тэр лигтээ 11 жил тэргүүлсэн. Тэгээд 4 удаа одоо юу гэдэг одоо NBA-гээр finals гарч ирсэн. 2-т нь хожсон. 12 жилийн хугацаанд. Тэрийг яаж хийсэн бэ гэхээр яг л адилхан скаутууд нэмж авсан, одоо коуч нар нэмж авсан, аналитик хийдэг хүмүүс нэмж авсан гэдэг тэр бүх ингээд жижигхэн одоо хөрөнгө оруулалтыг хийж ээж энэ төвшөнд одоо Dodgers өгчээд байгаа байхгүй. Тэгээд Dodgers яг нь бейсбол бол NBA шиг тийм cap system байхгүй. Одоо цалингийн зэс гэж байхгүй. Мөнгө хүчээр зарч чадна. Одоо чи удаа мөнгөөр зодож байгаа. Одоо нэг 10 жилийн 700 саяар авчиж байгаа шүү дээ. Тэг мөнгөөр зодоод авчаад. Яг нь NBA тэгж мөнгө зодох боломж байхгүй, тоглогч ирэх авах боломж байхгүй, цалингийн зэстэй. Гэхдээ бусад салбаруудад мөнгө зарж чадна. Тэгэхээр тэр бол маш их хэрэгтэй. Тэгээд Lakers-ийг шал ондоо юунд аваач гэж би миний хувьд бодож байна. Одоо энэ нөгөө яг тэгж ярьж байгаа. Лос Анжелес хотын нөгөөд дүүрэгт байгаа гэх юм бол Лос Анжелес хотын өөр нэгэн захад байгаа Clippers баг Америкийн хамгийн одоо баян спортын эзэнтэй болсноор энэ баг өөрсдийн гэсэн ордонтой болж байна. Өөрсдийн брэнд гэдэг ингээд хөгжлийн шал өөр төвшөнд гарч байгаа. Lakers яг энийг хийж чадахгүй гэсэн. Өөрсдийн ордонтой болж чадахгүйсэн, өөрсдийн телевизтэй болж чадахгүйсэн, өөрсдийн одоо юу гэдэг дагсан бизнес үйл хийж чадахгүй. Яг бол энэ багийн энэ гэр бүлийн цорганц бизнес нь өөрөө Лос Анжелес Lakers байсан учраас. Тэгээ би өнөөдөр бас нэг Brian Windhorst-ийн бичсэн нийтлэг уншсан. Тэрэн донд чинь Lakers туслах дасгалжуулагчдаа оф-сизны үеэр гэж ойлгоо би тоглогчтойгоо адилхан тийм тансаг өрөөнд буулгах чаддгүй байсан юм ба штэ. Яг бол мөнгө олохгүй учраас мөнгө хэмнэхтэй учраас оф-сизны воркаутад тоглогчтойгоо ажиллаж байгаа үед тоглогчтойгоо ижил хэмжээний өрөөнд бууж чаддаггүй байсан юм байна. Гэх мэтчлэн иймэрхүү нүдэнд үл харагдах хэмнэлтүүдийг айгүй хийдэг байсан юм аа л да. Яг бол тийм их хөрөнгө зарч чадахгүй учраас. Тэгээ одоо шинэ эзэн Walter гэдгсэн чинь энэ жил одоо Major League Baseball-ын Dodgers багт зарж байгаа цалингаараа 500 сая давцсан явж байгаа юм байна. Арийнх нь баг нь юу вэ? 100 саяар бага. Тэгэхээр яг миний ойлгосноор бол Mark Cuban шиг яг ингээд спорттой өөрөө ордог, багийнхаа үйл ажиллагаанд
супер оролцохтой ингэж дэмжиж мөнгө хайж те хэрэгтэй зүйлдээ мөнгө хайж ингэж оролцдог ийм эзэн юм байна. Тэгээд NBA-ийн сэтгүүлчид эргэн тойрных энийг Lakers юу гэж хэлж байгаа гэхээр Lakers хөгжлийнхаа дараагийн галт тэргийг суулаа гэж. Нэгсэндээ одоо Lakers ингэж цаашаа хөгжихэд буюу ингэж амжилт үзүүлэхэд ч гэдэг юм уу одоо ингэж илүү том болоход баасын гэр бүлийн чадамж өөрөө одоо нэгсэндээ хүлээсэн болоодсэн бол тэд илүү баян хүний гарт орсноороо илүү их мөнгө зарна. Тэгээ одоо жишээ нь Роб Пеленка чинь яг чиний сая хэлдгээр ингээд скаутууд байхгүй ингээд скаут цөөхөн мөнгө. Lakers одоо ингэдэм юм л да. Энийг Dodgers дээр ч гэсэн хэрэгэлсэн гэж ингээд нөгөө нэг одоо Lakers тийм сагсан бөмбөгийн Genius суут ухаантай одоо ингээд сайн менежер хэн бэ нэг бол Rob Pelinka л байна гинэ. Өөр тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр Rob Pelinka дээр одоо хэнийг авчих вэ гэдгээс энэ шинэ удирдлагын одоо юу гэдгийг удирдлагын бага хүчрхэг болгох тэр алхмууд эхэлнэ. Энийн араас мөнгө зарж эхэлнэ. Юу гэдэг энэ бүхэн Lakers маш сайнаар нөлөөлнө л гэдэг зүйлийг би ямар ч басаа ойлгож авлаа. Тэгэхээр Lakers зүгээр нэг 10 тэрбум доллар хүрээгүй зүгээр нэг хөрөнгө оруулалтын бизнес хийдэг тийм эзэнтэй болоогүй зүгээр тэр спортод мөнгө хайж чаддаг яг Марк Кубен шиг эзэнтэй болцсон юм. Дээрэс нь буруу ойлгоогүй бол маш олон спортын бизнест ингэж хувь оролцоотой юм ирхэн байлээ шүү дээ. Лос Анжелес Dodgers-ыг эзэн. Тэгээд Chelsea-гийн хувь эзэн шиг. Los Angeles Sparks эзэн. Тэгээд F1-ы баг бас баг байд юм шиг байна. F1-ы Cadillac багийн эзэн юм байна. Ингээд бодохоор угаасаа энэ спортод өөрөөсөө угаасаа хөрөнгө оруулаад энэ спортын бизнесийг хийгээд сурцсан хүн байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь энэ ямар би одоо нэрийн Guggenheim энэ нэрийг одоо хэлж сурахгүй. Guggenheim гэдэг одоо энэ групп биш үү? Нийт одоо өөрсдийн байгаа одоо энэ одоо инвест хийдэг одоо өөрсдөд байгаа хөрөнгөний нийлүүлэх юм бол 325 тэрбум долларын хөрөнгөтэй ийм групп партнер байгаа байхгүй. Oh my god. Тэгэхээр эдгээр мэдээж мөнгө хайна тэр одоо юугаараа бас эргээд олно. Windhorst өнөөдөр тэгсэн байлаа. Hoop site би сонсч байсан чинь. Lakers бол яг ингээд NBA-гийн бол зүгээр ингээд одоо нөгөө cash cow те одоо сааждаг сайлын үнэ. Яаж мэдсэн гэхээр ерөөсө 1.7 одоо TV deal шүү дээ одоо нөгөө local TV deal. Spectrum зөвхөн Los Angeles гадаг тий Spectrum. Тэрний олж байгаа мөнгө нь шүү дээ те 7 хоногийн олсон мөнгө нь Memphis Grizzlies-ийн жил нэг сизон олсон мөнгөтэй тэнцэж байна. 7 хоногт шүү дээ. 7 хоногт уу? 7 хоног. Тэгэхээр тэр ийм том бас тэр чинь зүгээр юмд хөрөнгө оруулаагүй байхгүй. Энэ чинээс дахиад шоу юу авна гэж орлого олно л гэж авч байна. Тэгээд угаасаа TV deal ирэх жилээс нэмэгдээд ороод байна. Тэгэхээр яг одоо энэ 10 сая хүрч байгаа нь бас учир утгатай байна. Зүгээр нэг 10 сая хүрч байгаа. Тийм. Энэ өмнө удирдлагын дугаарчид дээр ч ярьжсэн Далсыг зарсан дээр ч ярьжсэн санагдаад байна. Ер нь бол энэ эзэдүүд чинь Lakers гэдэг багийн эзэн болох гэж зүгээр ингэж бас худалдаж авах юм чинь хөрөнгө оруулагч бизнесмэнүүд учраас Lakers гэдэг энэ бизнес өөрөө ямар хэмжээний мөнгө олох боломжтой ирээдүйд энэ мөнгөө хэд нугалж олох вэ гэдэг дээр л ер нь бол хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэрнээс биш саксны фэн учраас одоо манай Монголд бол манай Монголын саксан бөмбөгийн багийн эзэдүүд бол зүгээр л саксанд дуртай учраас өөрсдөө ингэж жилд тэрбумаар гаргаж идэг хүмүүс байдаг. Эргээгээд сохор зоосч олдгүй юм л хүмүүс байгаад байдаг байхгүй юу. Тэгээд яг эсрэгээр энд бол яг энийг бизнес гэдэг утгаараа хараад энэ бизнесийн яаж илүү хүчрхэг болох вэ? Тэрэн дээр нь яаж хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад энийг 20 тэрбум доллар болох уу гэж авдаг. Тийм учраас энэ бол Lakers гэдэг бизнесийг л худалдаж авч байгаа хэлбэр юм да. Тэгээд энэ олон багийг эзэмшдэг. Дээрэс нь Jenny Bass өөрөө багийн одоо үйл ажиллагааг цаашаа удирдсан хэвээрээ Rob Pelinka саксан бөмбөгийн ерөнхийлөгч хэвээрээ байх учраас Лука Дончич яг энэ гэрээ хийх гэж байгаа энэ үед бол ямар нэгэн одоо юу гэдэг эрсдэл гарах ч юм уу ямар нэгэн тийм сөрөг үр давхар гарах болов гэж зүгээр мэдээж имэйлд байсан. Тэгсэн Лука Дончичийн жиргээ бол энэ үйл явцыг маш таатгаар хүлээж авч байгаа мэдгэцэн байл шүү дээ. Марк Волдертой уулзсан тийсэн ядан хүлээж байна. Дээрэс нь Jenny Bass энэ ингээд үргэлжлүүлээд явна гэдэг бол бүр одоо сайхан байна гэж хэлсэн байлаа ш. Тэгэхээр Лукатай гэрээ хийх гэж байгаа нь бол энэ бол
чухал үйл явдал болж Тийм байна. тэгэхээр ер нь бол тийм Лука Дончич өнөөдрийн тэр нөгөө постоор бол ер нь бол энэ зүүн чи хамгийн одоо нэг 8 сард extension хийх болов уу болов гэдэг том асуулт байсан шүү дээ. Тэр асуултын хариултыг бид нар ийм их авч байгаа нэгдэг бол Legacy фэнүүдийн хувьд бол одоо юу гэдэг маш сайхан мэдээлэл байл. Тэгээд ямар ч үсэн Lakers энд мөнгөтэй хүний гарт илүү мөнгөтэй илүү чинэлэг хүний гарт өөрийн хувийнх нь хөрөнгийн 12 тэрбум доллар гэж хэлсэн шүү дээ. Зөвхөн нөгөө группийн оруулахгүй хувь хүнийх нь хөрөнгө. Тэгэхээр чин ийм баян хүний гарт очиж байгаа учраас мөнгө илүү зардаг Lakers-ыг бид нэр ирэх жилүүдэд харна. Мэдээж энэ мөнгө илүү зарж байгаа баг амжилт үзүүлж эхлэх нь ойлгомжтой байна. Сая түрүүний чинь энэ хэлдгээр Европоос яагаад Lakers ингэ тоглогч нар авдаг юм бэ гэхээр скаут байхгүй учраас одоо харин Европт скауттай болж эхлэхээр тэгэл амжилт Европоос нөгөө нэг хямд ур чадруудыг илүү их авчирна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүх талаараа энэ зүйлийг сайнаар нөлөөлөх үйл явдал болж байна да. 10 тэрбум доллар. Тэгээд өнөөдөр энэ Лос Анжелес Lakers багийн 10 тэрбум доллараар ингэж зарагцснаар дэлхий дээр байгаа бүх нөгөө үнэлгээгээр хоёрт орж иж байгаа юм байна шүү дээ. Ихнийхт нь Dallas Cowboys нөгөө Стичонтой хаа Dallas Cowboys ч өөрсдөө. Тийм, амар томчтой дээ. Тийм. Тэгээд Lakers хоёр талбайсаар орж иж байгаа юм байна. NBA-ийн багууд дундаас нэгт. Сүүлийн зарагцсан 5 баг гэсэн чинь 2023 онд 3 баг зарагдсан биз дээ. Charlotte Hornets 3 тэрбумаар, Mavericks 3.5, тэгээд Suns 4. Тэгээд Celtics энэ жил 6.1, тэгээд Lakers 10 тэрбум. Бас нэг юм одоо ингээд Lakers 10 сая хүрж байгаа нь одоо нэг NBA-д 2 баг нэмнэ гэдэг extension болно гэдэг байгаа шүү дээ. Тэр юм бол ойрхон ирчлээ гэж дүгнэж байгаа юм байна. Ер нь бол одоо ингээд одоо эн чинь 6 сая төлж орох гээд байгаа шүү дээ. Ер нь бол шинэ баг байгуулж байгаа хүмүүс 6 тэрбумыг уу? Тэгэхээр нийт 6 тэрбум 6 сая. 6 тэрбум нэг нь. Тэгэхээр нийтдээ 12 тэрбум доллар одоо энэ NBA-д орж ирээд одоо 30 багийн эзэд 30% авах байхгүй тэр 12-ыг. Яг шууд. Тэгэхээр одоо энэ тэр 6 тэрбумыг төлөх багууд бол нөгөө ер нь бол хүмүүс бол 6 тэрбумыг төлөхөд бол асуудалгүй байна гэсэн тийм юг үнийг тогтоочж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол удахгүй Las Vegas, Seattle гэдэл ороод ирэх юм шиг санагдав. Тийм энэ чинь нөгөө нэг угаасаа энэ ихний бизнесэнд 6-гийн ямар ч үсэнд бүр даблдах нь тодорхой болчиход байна шүү дээ тийм бизнес модельүүд. Тэгээ өнөөдөр Алдрын Тэнхмийн гишүүн Марк Spears өнөөдөр ESPN-ийн шууд нэвтрүүлэгт орж байгаа хоёроо NBA-гийн удирдах төвчний нэлээд өндөр high level хүнтэй ярилцсан баг нэмэх үйл ажиллагаа тун удахгүй гэсэн байл шүү. Сүүн гэсэн байл. Тэгэхээр магадгүй эх жил зарлаад ч юм уу шинэ үйлдэл эхэлж яхад эсвэл энэ комиссар удахгүй зарлаад тэгээд хизээ гэдгийг тодорхой зарлахыг үгүйсэхгүй юм байна. Тэгэхээр NBA-гийн бизнес улам өргөжөөд байна. Олж байгаа мөнгө улам ихсээд байна. Энэ чинээрээ тоглогчдын авж байгаа цалин цаашдаа жил ахих тусам ихсэн гэдэг нь тодорхой болж байна да. Game Point podcast-ийн 7 өдрийн дундуур дугаар энэ хүрээд өндөрлөж байна. NBA-гийн финалийн 6-д тоглолт болсон зам нь тэгээд NBA-гийн Los Angeles Lakers баг зарагдсантай холбоотойгоор энэ 7 өдрийн дундуур дугаараа та бүхэнд хүргэлээ. LA-ос Сод, Сан Францискоос ялал та бүхэнтэй хамт байлаа. Бидийг дэмжиж subscribe дараарай. Эх 7 өдрийн дугаараар иргэн уулзлаа баяр та.